Анх чи надтай танилцахдаа л аргагүй нэгэн гэрийн санагч байсан. Хэцүү байна гэж өдрийг өнгөрүүлэхдээ хийч сурсан чинь чамаас чавхалсан. Энэ цайлган хэрний хэрцүү зам чинь гэрээсээ хол явхад чинь хүч нэмсэн. Хүүхд хүмүүжүүлэх эрдэм сурсан чинь хожмын өдөр ээж болоход чинь тус болно. Нулимс чинь зангирч гэрээн хүйлэн бит хэрэгтэй. Нутгийнхан сайхныг чи улам ихээр мэдэрсэн. Хүсэл зорилгын оргилд хүрэх гэж чи хийгээгүй хийж хийснээ давцсан. Санаа алдан байж ээж чинь чамайг үтсэн шиг сурч чадсан опер амьдралан чи үдэн сурсан хүн чинь алт болохын цагт сургасан газраа чи үлэх болно. Тэсгэл алдан байж хоног тоолохдоо тэсэхгүй хэзүүд тэсч болдгийг чи мэдсэн. Хоногоор өдрүүд өнгөрсөөр хойтонгийн үдид чи өнөөдрийг дурсан. Орны оперохтууд онцгой сандгой арга барилуудтай өнгөрөөж аргаддаг, орилуулж чарлуулдаг, ойчин зэлтэй, омог бардам гээд ондон ангаштай. Хүний хэлснийг нэгтлэн биелүүлдэг хэлний уяастай Монгол охтууд BBC-ийн аргадан тордож болцох цагаан боловсруулан тоглосоор бороо төц чамаагүй удманд уулзалтна. Хүний нутаг холын газарт хосгүй бүхнийг бишрэн ширтгэхдээ их нутгийнхан ингүй сайхныг энэ сэтгэлээсээ авч би өрчөрөөдагвэ. Үзэгсэлэн цэцэрлэг альпийн нуруу үйлцэн долгиодох нуурын дэргэд байгалийн гог багтан догтлохдоо бүхнээс садан нутгаан би улам сансан. Твээс ялгаатай Тэнгэр Монголын минь нутаг дэлхийн мэлми зүр төстэй дэлгэр хангаа минь сайхан. Тийм ээ би азтай хүн тэмээн чин цавсан Монголын иргэн өнөмөнхөд оршин тогтнох үйлцээ буйнд монголчуудын нэгэн.